өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ орон амгаланг айлтгая. Өрг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа Улсын их хурлын гишүүн Ариун Заяатай ярилцахаар ураад байна. За бидэнд цаг гаргасан баярлалаа. Өрсөнд баярлалаа. Сайхан хаварчиж байна уу? Сайхан хаварчиж байна уу? Үний өсөлт иргэдийн амьдралд нэлээд хурцлал асуудал болж байна л да. 5 жилийн дотор 120% өссөн байна. Энэ хооронд өрхийн амжиргаа, иргэдийн орлого энэ хэмжээгээр өсөж чадсан уу? Өрхийн орлого нэг талдаа бол нэмэгдсэн л байж таараа. Тойргийн гишүүд бол тойргоо усалж, тойргоо тойголдог. Тойргүй гишүүд юу тойглох вэ? Тойргийн хүмүүс тойрогтой ажиллаж асуудлаа танилцуулдаг гэдэг юм ойлголт байхгүй. Танай намын дотоод зөрчил нэлээд хурцтаад байна уу? Ус дулааны үн нэмлээ, татвар нэмлээ гэснээр өчтөр түүнийг хойшлуулж баатруулж байгаа шүү гэдэг. Ерөнхий сайд удирдаад байна уу? Ерөнхийлөгч удирдаад байна уу? Төсөвч өөрөө хязгаарлагдмал шүү дээ. Бид нар хязгаарлагдсан байгаа энэ одоо орон зай дээр аль болох зөв бодлогуудаар явах боломжтой. Та намдаа юу хийж өгөөд листэнд багтсан бэ? Чагсаалтанд. Би өвөөгөө их ярьдаг аа. Мамрын чуулганаас хаврын чуулганы хугацаанд юу хийв? Чуулганы завсарлагаанаар бол мэдээж зүгээр суугаад идэггүй. Бүгдээрээ л одоо тойргоос сонгогдсон гишүүд нь тойрогтой ажиллаж, за тойргийн бус гишүүд нь салбарын одоо тухайлсан хууль дээр ажиллаж байгаа бол хуулиудаа одоо хилцүүлэх, саналуудаа авах, за гадаад дотоод айлчлал хийх одоо томилтуудаар нэлээд одоо явах гих зэрэг одоо ажлуудыг амжуулсан. За миний хувьд ч гэсэн бас одоо гадагшаа Канада руу бас нэг яваад ирлээ, Австрали руу бас нэг яваад ирлээ. Чуулган амрах хооронд тойргийн гишүүд бол тойргоо усалж, тойргоо тойголдог. Тойргүй гишүүд юу тойглох вэ? Яг энэ тойргийн бус гэдэг юм нэг ойлголт яваад байдаг тий. Тэгээд энэ маань өөрөө юу юм бэ гэхээр яг иргэдийн саналыг шууд одоо авч шууд одоо олонхын системээр буюу мажоритар системээр сонгогдсон гишүүд за 78 хүн байгаа. За нөгөө 48 бол намын жагсаалтаар сонгогдсон гишүүд. Гисэн хэдий ч энэ гишүүд бүгдээрээ л иргэдийн одоо саналаар гарч байгаа учраас аль нэг тойрог одоо тойргийн хүмүүс тойрогтой ажиллаж асуудлаа танилцуулдаг гэдэг юм ойлголт байхгүй. Харин бүгдээрээ л яг адилхан иргэдийн саналыг одоо авч тийм ээ хуулиар танилцуулж ажиллаа тайлагнаж эргүүлээд одоо энэ бодлого шийдвэр хэрхэн яаж тусгалаа болж байгаа юм. За эргээд одоо яг өнөөдөр тулгамдсан асуудал юу байна вэ? Тэрнийг хэрхэн яаж одоо шийдвэрлэх үү гэдэг дээр адилхан л одоо иргэдтэй уулзаж саналуудыг авч ажиллах үүрэгтэй юм гэж байна. Танай намын дотоод зөрчил нэлээд хурцтаад байна уу? Ус дулааны үн нэмлээ, татвар нэмлээ гэснээр өчтөр түүнийг хойшлуулж баатруулж байгаа шүү гэдэг. Ерөнхий сайд удирдаад байна уу? Ерөнхийлөгч удирдаад байна уу? За та бид юмс эргүүлждэг. Намын дотоод зөрчил гэсэн тийм зүйл бол байхгүй шүү дээ. Би бол тэрийг нэг айхтар одоо дотоод зөрчил үүсээд альва одоо нэгнийгээ үгүйсгсэн ч юм уу одоо бодлогыг эсэргүүцсэн юм мөргөлдөөн эсвэл одоо юм зөрчил үүсээд байгаа гэж огт харахгүй байна. Надад л тийм юм мэдрэгтэйгөө би одоо намынхаа одоо удирдах зөвлөлийн гишүүн бидний хувьд бол эв нэгдэлтэй, нэг бодлоготой, нэг чиглэлтэй л байгаа. Өчигдрийн одоо шийдвэр ерөнхийлөгчтэй холбоотой би л авдаг сонсоогүй. Тэгэд ягаад ингэж ерөнхийлөгчтэй холбож ярьж байгааг бол бас ойлгохгүй. Засгийн газар дээр гарсан шийдвэр нь би одоо бас мэдээллийг л үзсэн. Энэ нь дулааны нэмэгдлээ бол төр хойшлуулъя, хугацаагүй хойшлуулъя гэсэн шийдвэр ах шиг байсан тийм. Би яг тухайн одоо шийдвэрийг хараагүй учраас бол мэдэхгүй байна. Ер нь бол энэ дулаан цахилгааны үнийг бол үе шаттай нэмэгдүүлээд ирсэн өнгөрсөн оны төсөв хилцэж явах үед л бас энэ бодлогоо бүлгүүдэд намын бүлгүүдэд танилцуулж тухайн үед бол одоо бас энэ нэмэх шийдвэрийг гаргаж ирсэн нь өнөөдөр дулаан одоо жишээлбэл цахилгааны үн бол одоо 40-с 90% нэмэгдсэн байна. За өмнөх хэрэглээнээсээ давсан одоо хэрэглээтэй байх юм бол бас дахин одоо нэмэгдэнэ гэсэн ийм одоо тарифын өөрчлөлтийг зохицуулах хорооноос нь одоо хийсэн байна гэдгийг бол харсан.
За манай өрхийн хувьд бол нэг 40%-аар бол нэмэгдсэн байлээ. За ямар ч байсан дулааныг ядаж дулааны улиралдаа нэмэхээр байсан нь бол бас нэг талдаа бол авууштай хэрэг гэж би уг нь бол харж байна. Гэтэ яг энэ 5 сард нэмэх байсан дулааны үнэ бол нэмэгдүүлэхэд болио хойшлуулъя гэж ах шүү. Гэсэн хэдий ч цахилгааны үнэ бол нэмэгдсэн хэвээрээ байгаа шүү дээ. Цахилгааны үнэ нь нэмэгдэж байгаа нь бол өөрөө эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтөд бол яг харахгүй дам нөлөөлөл бол үзүүлж байгаа л да. Тэгэхээр яагаад ер нь энэ цахилгааны үнийг нэмэх болсон бэ гэхээр өөрөө эргээд бас том сэдв байх учраас яг магадгүй хит удаан хугацаанд одоо цахилгааны үнийг дулааны үнийг нэмээгүй төрөөс маш хатуу зохицуулалттай байсан нь эргээд нөгөө маш хүнд нөхцөл байдалд энэ салбарыг авчирсан учраас энэ тарифын өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдэг хороо хүртэл үндэсний хороо хүртэл байгууллаа шүү дээ. Тэгээд энэ тарифын өөрчлөлтийг одоо либералчлья гэдэг ийм бодлогыг бол намайг хамтдаа гаргасан гэж ойлгож байна. Нэвтрүүлэг дээр нэг хэсэг сая юу тавьчихсан? Нүүрс сайжруулсан төлш тавьж явж байсан. Одоо утааны улирал багасж байна. Утаа багасгаар шууд одоо асуудлууд мартаад эхэлдэг. Одоо эсрэгээрээ үнийн өсөлт иргэдийн амьдралд нэлээд хурцлал асуудал болж байна л да. Дулаан цахилгааны үнийг өсөлтийг дагаад л одоо жишээ нь үнийн өсөлт өндөр болсон байна. Энэ бол нөө инфляц тооцдог хүнсний үнийн багц. Сүүлийн 5 жилийн дотор 120% өссөн. Өнгөрсөн сараас 10% өссөн бэл. 5 жилийн дотор 120% өссөн байна. Энэ хооронд өрхийн амжиргаа, иргэдийн орлого энэ хэмжээгээр өсөж чадсан уу? Иргэдийн амжиргаа худалдаа авах чадвар улам бүрэл улныхан болоод байна л да. Яг хоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг статистикийн хороо гаргадаг л да. Тэгээд энд бол хэрэглээний сакс гэж байгаа 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бүгд ордог. За иргэдийн өрхийн орлого зарлагын судалгаач гэсэн бас яг адилхан гардаг. Тэгэхээр өрхийн орлогыг ч гэсэн бид нар яг 5 жилийн өмнө нэг өрхийн дундаж орлого хэд байсан, одоо нэг өрхийн дундаж орлого хэд байна вэ гэж харах юм бол өрхийн орлого нэг талдаа бол нэмэгдсэн л байж таараа. За нөгөө талдаа бол хүний одоо үгийн одоо санаагаар гэдэг юм уу те ердөөсө хангалттай байдаггүй юм нүсэд байгаа юм шиг цалин тэтгэмж одоо бага нэмэгдэж байгаа юм шиг ийм одоо ойлголт бол хизээд байдаг. Нэг талдаа бол төрийн бодлогын зүгээс хатуу одоо үнийн хяналт зохицуултуудыг бол хийхгүй шүү дээ. Одоо чинь бид нар чинь арчилсан улс орн ямар нэгэн байдлаар хатуу төрийн бодлогоор үнийг бол хатуу барих боломжгүй. Нөгөө талдаа инфляцийг хөөрөгдүүлээд байгаа бэлэн мөнгөний гэдэг юм уу мөнгөний нийлүүлэлттэй нэг талдаа бол хязгаарлах боломж бол байгаа юм. Тэгээ ийм ч учраас яг өмнөх засгийн газар өмнөх ер нь одоо энэ төрийн бодлогыг аваад үзэх юм бол ямар нэгэн байдлаар төрийн хишиг одоо уул уурхаан орлогоос л бид нар бол ер нь хамаарч одоо иргэдтэй ямар нэгэн байдлаар тэтгэмж за нэг удаагийн ч байна уу тийм ээ одоо энэ халамжуудыг нэг удаагийн шинж чанартай ч гэсэн одоо энэ мөнгө тараалтыг бишгүүдэл хийжсэн тийм ээ. Тэгээ үүнийг бол бас одоо өөрчлөх гарцсан баялагын сан юм а гэдгийг бас нэг талдаа олж хараад баялагын сангийн тухай хуулийг, хоригдлын тухай хуулийг одоо л дөнгөж батлаад одоо л нэг зөв голдрол руугаа орох гэж байна удаа гэсэн ийм одоо бодол байна. Мэдээж одоо байгалийн баялаг арт түмний өмчим бол эргээд хүн болгон төртөлтэй байх хэрэгтэй гэдэг нь бол зөв. Гэхдээ мөнгө тарааж одоо халамжийн бодлохоор явуулах нь өөрөө эргээд нөгөө сөрөг нөлөөлөл их тема гэдгийг бол бид нар бас амьдрал дээр харж байна те. Бусад улс орны одоо сайн жишээгээр авч үзэх юм бол баялагын хуваарлалтыг одоо бас зөв хийх нь бол гарцаагүй иргэдийн амжиргааг өнөөдрийн төвшөнд мөнгө тарааж юм уу өнөөдрийн төвшөнд одоо халамжаа нэхлээд тэлж явах нь эргээл нөгөө маргаашийн үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг учраас илүү одоо хоримтлуулж байж эргээд нөгөө хоримтлагдсан мөнгөөрөө дид бүтцийн амьдралын чанарыг одоо дээшлүүлэх бусад үйлдвэр үйлчилгээ эргээд нөгөө мөнгө олдог илүү одоо эдийн засгаа тэлдэг бодлогод руугаа явуулах нь зүйтэй гэсэн юм л одоо харьцуулт юм. Хотоодын нийт бүтээгдэхүүн буюу одоо эдийн засаг тэлж гинэ гэж бид нар ярьдаг боловч эргээд өөрийнхөө амьдралтайгаа энийг харьцуулж үзэх гэдэг тийм. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн буюу одоо эдийн засгийн тэлэлт нь шууд өрхийн амжиргаатай бол бас харьцуулах боломжгүй байдаг. Харин одоо эдийн засаг сүүлийн жилүүдэд 5-аас 6%, 7% өслөө. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4,000-аас 6,000 доллар боллоо гэж танай намын дарга яриад байгаа. Гэхдээ иргэдийн амьдралд энэ нөлөөлөхгүй байна л та. Тэгэхээр хизээ нөлөөлөх. За энэ маань сая миний хэлсэнчлэн
эдийн засгийн тэлэлт маань өөрөө жишээлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4 жилийн өмнө нэг хүнд ногдох $3,000 байсан бол одоо $6,000 болоод нэмэгдсэн байна тий. 2 дахин эдийн засгийн одоо багтаамж маань өөрөө тэлсэн байна гэсэн. Эргээд энэ эдийн засгийн багтаамж нь айл өрхийн хаалгаар орохын тулд болвол за төрөөс эхний ээлжиндээ бол мэдээж төсвийн орлого нь нэг талдаа одоо татварын орлогоч гэдэг юм уу тийм ээ бусад одоо үйл ажиллагааны орлогоор нэмэгдэж байгаа бол хамгийн түрүүнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх энэ бодлогыг бол нэг талдаа сайн хэрэгжүүлээд байгаа. А нөгөө талдаа иргэд буюу тухайн өрх өөрөө өөрийнхөө хэмжээндээ амжиргаагаа дэлхийн тулд эдийн засгийн эрх чөлөө тийм ээ өөрөө өөрийнхөө одоо юу гэдгийг татварын ээлтэй бодлого гэдэг юм уу өөрөө өөрсдөө авч явах боломжтой өрхийн амжиргаагаа дээшлүүлэх энэ бодлого нь одоо илүү чухал юм а гэж. Тэгэхээр яг нөгөө түрүүний миний хэлсэн өрхийн орлого зарлахыг аваад үзэх юм бол өрхийн одоо дундаж орлого бол нэмэгдэж штэ тий. Гэхдээ өрхийн орлогыг нөгөө талд нь ингээд аваад үзэхлээр доторх бүтэц бүрэлдэхүүн нь бол бизнесийн орлого, хөдөө аж ахуйн орлого нэмэгдэх нь арай бага харин одоо илүү нэмэгдсэн нь тэтгэвэр тэтгэмж цалин хөлс буюу төрөөс олгогдож байгаа одоо энэ нийгмийн шилжүүлгүүд нь илүү одоо нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө эргээд бас буруу явж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг бол нөгөө загас өгөхөөсөө илүүтэй загас яаж барих уу гэдэг ч юм уу тий. Эргээд нөгөө өрхийн өөрөө өөрийгөө тэтгэх, өөрөө өөрийгөө одоо илүү одоо хөгжүүлэх энэ боломжийг одоо өгөх үүднээс төрийн бодлого бол яг энэ өрхүүдийн одоо амжиргааг нь дэмжих бодлого нь халамж биш харин хөдөлмөр байх ёстой маа гэдэг ийм бодлого байна. Тэгэхээр яг хөдөө аж ахуй яг энэ халамжийг хариуцдаг сайд байсан хүн шүү дээ. Шууд тас гэл багасгая. Магадгүй тэр багасгасан тансан орлогоо одоо ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулъя гэд ингээд зөрөгтэй шийдвэр гаргахаар юм болтгүй байна. За яг халамжийн бодлого дээр яг зөрөгтэй нэг шийдвэр гаргаж чадсан маань өөрөө юу юм бэ гэхээр зөвхөн одоо энэ хүнсний талаан байсан тий. Одоо яг өрхүүдийн амжиргаан дээр нь тулгуурлаж, өрхийн одоо оноон дээр суурлаж, зорилтод бүлэгтээ чиглэсэн одоо халамжийн бодлого ганцхан байдаг буюу хүнс тэжээлийн дэмжлэг болгодог. За намайг ажиллаа авч байхад 250 орчим мянган хүн хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байсан. Яг нөгөө статистикийн хороонд ажиллаж байхдаа төрийн хаана ямар мэдээлэл байгаа вэ гэдгийг мэдж байгаа учраас хооронд нь одоо нийлүүлж тухайн өрхийн амжиргааг нь бас одоо харах боломжтой одоо төрд байгаа мэдээлэл төр суурлаад үнэлэх боломжтой гэж харсан. За ингээд тухайн өрх дээр жишээлбэл малт тооллогын мэдээлэл авчиж байгаа юм. Түүнээс нь бол болж тухайн өрхөд хамааралтай гишүүдийн автомашины тоо, ямар төрлийн автомашинтай, за орон сууцны мэдээлэл буюу орон сууцны тооллого бас явсан ямар төрлийн одоо орон сууцтай юм. Гэх мэтчлэн одоо энэ мэдээллүүдийг нэг платформ дээр өрх дээр нь авчираад үзсэн чинь нэлээд олон хүн мянгат малчин за 2-3 орон сууцтай за одоо юу гэдэг джиптэй гэдэг ч юм уу гэсэн хүмүүс хүнсний талан авдаг байсан болж таарж байгаа юм. Тэгээ энийг ингээд яагаад энэ хүмүүс авч байгаа юм бэ гэдгийг ингээд аваад үзсэн чинь ердөөс нөгөө хяналт хязгаарлалт байхгүй яг зорилтод бүлэгт хамаардаг байхдаг хүнсний талаанд хамрагдсан байж болно. Эргээд нөгөө амжиргаан дээшилсэн чинь тэр амжиргаан дээшилсэнтэй холбоотойгоор хасаагүй тэгэл улан л ингээд нэмэгдээд яваад байсан. Ер нь одоо энэ хяналтын ажил маань их төдийлөн сайн хийгдэг юм уу гэдэг ийм л одоо дүр зураг харагдчихсан. За тийм учраас 200 бодит бүртгэл хийж чаддаггүй. 200 малтаа үгүй бодит бүртгэл биш ер нь бүртгэлээ ашигладаггүй, мэдээлэлээ ашигладаггүй байна л гэсэн үг байхгүй. Яг тэгэхээр халамжийн одоо ажилтнанд малт тоолгын мэдээлэл байхгүй шүү дээ. Тэр бүх мэдээлэл нь нэгдсэн санд байдаггүй учраас заавалчгүй айл өрхүүдээр очиж харж гэдэг ч юм уу тий одоо энэ хяналтуудаа явуулах шаардлагатай болж байгаа юм. За нөгөө талдаа бол мэдээж нөгөө журам нь өөрөө тэрнийг заагаагүй байгаа учраас хязгаарлах бас хуулийн одоо бололцоонд байхгүй байсан л гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд юу гэж өөрчилсөн бэ гэхлээр за ямар ч байсан 200-аас дээш толгой малтай бол та зорилтод өрөхөд бол хамаарахгүй гэдгийг нь бол хязгаарлаад өгч байгаа юм. За хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хөгжлийн бэрхшээлтэй бус тийм ээ хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байгаа бол бид нар 2 жилийн хугацаанд танд дэмжлэг олгоё. 2 ажлын байр санал болгоё. Тэр 2 ажлын байр нь таныг одоо 2 удаа бас давтан сургая. За эргээд та одоо өөрөө хүсэхгүй байгаа бол тийм ээ ямар нэг өөрчлөлт гарахгүй байгаа бол таныг одоо хүнс тэжээлийн дэмжлэгээс хаснаа гэдэг ийм журмыг шинжилээд тэгээ намайг ажиллаа өгч байхад 95,000 орчим болж буурсан. 250,000-аас 95,000 орчим болж буурсан гэсэн. За эргээд энэ дээрээ нөгөө халамжийн сангаас гэдэг юм хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас
энэ хөдөлмөр эрхлэлтийг юу гэдгийг одоо дэмжих жижиг төслүүд байдаг юм уу, сургалтууд байдаг юм уу, эдгээр одоо энэ хөтөлбөрүүдийг илүүтэй яг нөгөө халамж аваад байгаа өрхөд рүүгээ чиглүүлсэн зүйтэй юм а. Нэг гараараа өгөөд идэг, нөгөө гараараа бас өгөөд идэг те ингээд нөгөө хоорондоо уялдаа холбоогүй байж болохгүй. Уялдуулах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө ингээ халамжаас хөдөлмөрт гэдэг энэ бодлогыг анх одоо бас бодож исэн. Та эзэгтэй хувьд хүнсээ цуглуулдаг баг. Тэгээ танаа өрхөд хүнсний өсөлт яаж мэдрэгдэж байна? Тэгээд мэдээж одоо юмны үн өсөж байгаа нь айл өрх болгонд л мэдрэгдэж байгаа шүү дээ. Одоо би тэдэн төгрөгөөр худалдаа авалт хийдэг гэж яриад байх нь одоо зохисгүй л баг. Юмны үн бол өсөн нэмэгдэж байгаа нь бол хүн болгонд л мэдрэгдэж байгаа. Танай нам чинь хүн амын өсгөх бодлого нь одон тараахаас өөр дэмжлэг алга байна л да. Тэгээ 50,000-аар амьдр гэдэг юм уу? Цалинтай ээж. Төсөв чи өөрөө хязгаарлагдмал шүү дээ. Цалинтай ээжийг ч нэмэгдүүлээл, одонгийн мөнгөөч нэмэгдүүлээл, халамжийн мөнгөөч нэмэгдүүлээл, хүүхдийн мөнгөөч нэмэгдүүлээл тэр хэмжээгээр бид нар хизээж дааж чадахгүй. Яг та сайд байхдаа жишээ нь Капитал банк, Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн авалгаас хэдэн төгрөгийн авалгаас хэдийг нь авч чадсан бэ? Нийгмийн даатгалын сан бол дампуурсан асуудал бол байхгүй. Капитал банк дампуурсантай холбоотойгоор мөнгөө эргүүлэн бүрэн гүйцэд авч чадаагүйтэй холбоотойгоор хүмүүс яг дампуурсан уу гэдэг. Зөв эргэлттэй явахгүй болохоор дампуурсан гэж яжлаад байгаа байх л та. За та гишүүн болсноос хойш одоо 8 сар болчихвоо. Хизээ хамгийн сүүлд гэр хороолт утсан бэ? Ямар зорилгоор? За таны өвөө таны одоо улс төрийн карьерийн суур боллоо гэж хүмүүс бас их хараад байдаг. Өвөө маань хүнсгийн жасраа лоо миний одоо зүй охин шүү гэл хин нэгэнтэй танилцуулаад миний охиныг ажилд аваараа гэд одоо явсан зүйл бол байхгүй. За таныг бас дараагийн асуултаа хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсны хувьд эмэгтэй гишүүний хувьд асуумаар байна. Одоо танай нам чинь хүн амын өсөх бодлого баримтлаа, хүн амаа өсгөө бид олоолаа болох хэрэгтэй гэдэг. Гэхдээ нөгөө талдаа хүн амын өсгөх бодлого нь одон тараахаас өөр дэмжлэг алга байна л да. Жишээ нь ингээ Монгол эмэгтэйчүүд төрхийн өмнө болон төрсний дараа 2 удаа л тэтгэмж авдаг. Тэгсэн хэрнээ 2 жил гэртээ сууж хүүхдээ хараа гэсэн одоо шаардлагатай байгаад байдаг. Ясл байхгүй 2 наснаас нь л цэцэрлэг авна. Тэгээ 50,000-аар амьдр гэдэг юм уу? Цалинтай ээж. Яаж амьдр гэдэг юм? За яг манай нам танаа нам гэдэг ах нь өөрөө бас буруу байх болоо. Ер нь бол Монгол танаа нам дандаа засаглаад олон жил боллоо шүү дээ. Монгол төрөөс хизээд одоо эхчүүдэд анхаардаг байсан буюу ер нь одоо энэ алдарт эхийн одонг бүр одоо социализмын үеэс одоо өгөөд эхэлсэн ер нь одоо энэ хүүхдийг эрүүл чирэг өсөж торних юу гэдэг энэ алдрыг алдаршуулж эхийн одоо алдрыг бол бас хуульчлаад тийм ээ эхийн одоо энэ одонг бол өгдөг. За яг энэ одоо энэ хүүхдийн мөнгийг ч гэсэн олгож эхэлсэн энэ бодлого нь өөрөө анх одоо 20,000 төгрөг байсан. За түүнээс хойш одоо нэмэгцээрэн байгаад одоо бол нэг 100,000 орчим 100,000 төгрөг байна шүү дээ тийм ээ. Анх одоо гэр бүл болж байгаа хосуудад бас 500,000 төгрөг олгож байсан гэдэг ч юм уу. Төрийн одоо энэ бодлого хөшөөрөг нь бол хизээд хүн амаа өсгөх тал дээр байсан. За энэ бодлого маань өөрөө эргээд бусад улс орнуудад ч гэсэн нэр ингээд олон хүүхэдтэй одоо ээжүүдийг бас алдаршуулж одоо ийм ерөнхийлөгчийн хүртэл одоо юу гэдэг төрийн ордондоо хүлээж авч энэ церемони үлдэж байгаа нь бол эргээд хүн амын өсөлтөд нөлөөлдөг юм байна гэдгийг солонгосууд хүртэл манайх бас энийг нэвтрүүлэх боломжтой гэдээ ирээд судалж байх жишээ нэ тий. Тэгэхээр ер нь бол төрийн зүгээс анхаардаггүй биш анхаардаг. За гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн хувьд 2017 онд энэ хүүхдээ гэртээ асарж байгаа эцэг эхчүүдийн тэтгэмж нэртэй тухайн үедээ бол 2017 онд 50,000 төгрөг байсан. Харамсалтай нь энэ бодлогыг нөгөө нэмэгдүүлээгүй гэдэг юм уу 50,000 төгрөг 2017 онд байсан. Одоо ч гэсэн бараг 10 жилийн дараа 50,000 төгрөг хэвээрээ байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө тустай асуудал. Ямар ч байсан бодлого бол байна. 120% өсгöd одоо ятаж 100,000 болгомоор ч биш. Тэгвэл одоо төсөв чи өөрөө хязгаарлагдмал шүү дээ. Бид нар хязгаарлагдсан байгаа энэ одоо орон зай дээр аль болох зөв бодлогуудаар явах боломжтой болохоос ш бид нар яаж 120%-аар цалинтай ээжийгээ ч нэмэгдүүлээл, одонгийн мөнгөөч нэмэгдүүлээл, халамжийн мөнгөөч нэмэгдүүлээл, хүүхдийн мөнгөөч нэмэгдүүлээл, одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны мөнгөөч гэсэн нэмэгдүүлээл тэр хэмжээгээр бид нар хизээж дааж чадахгүй. Яа тэгвэл энэ халамжийн сангийн зардал маань өөрөө засгийн газрын одоо баталж байгаа төсвийн 30% байдаг байхгүй. Тэгэхээр чин өөрөө
хязгаарлагдмал байгаа бодлого дээрээ илүү оновчтой болгож шаардлагатай хүнд нь хүрэлцгүүц хэмжээнд нь байгаад шаардлагагүй хүнд нь болох тухайл асуудал байх ёстой болов уу гэж бодож байна. Тэрнээс одоо байгаа бүх нийгмийн даатгалын сан дампуураг байсан бол одоо нийгмийн даатгалынхаа орлогоор энэ асуудлыг нийгмийн даатгалын сангаас яалаа гэж ээжүүдийн цалинтай ээжийн мөнгийг өгөх юм. Нийгмийн даатгалын сангаас бол зөвхөн нийгмийн даатгалын декретний хугацаа. Нийгмийн даатгалын сангаас юу өгч байгаа вэ гэхээр нийгмийн даатгалын сангаас угаасаа декретний тухайн цалингийн л өгдөг шүү дээ. Тухайн одоо ажиллаж байсан ажлаас нь декретний мөнгийг тусдаа өгдөг байна. Тэгэхээр жирэмсний 5 сартаагаас төрсний дараах 5 сар хүртэл сар болгон бас нэг 20,000 төгрөг өгч байсан. Одоо ч гэсэн тэр хിവэрэ өгөгдөж байгаа хаа. Төрөөс одоо төрсэн ээжүүдийн буюу декретээ авсан байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бол төрөөс даадаг. Энэ нь бол ажилласан хугацааг нь тасалдуулахгүй тулд хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээгээр 3 жилийн хугацаанд бол төрөөс даадаг байна. Ажлын байрын ч гэсэн 3 жил хадгалдаг байгаа. Тэгэхээр энийг бол энэ тусдаа энэ цалинтай ээж гэдэг ч юм уу энэ халамжийн бодлогыг нийгмийн даатгалын бодлоготой огт холж болохгүй. Энэ чинь шал тусдаа өөр асуудал. Нийгмийн даатгалын сан бол огт дампуурсан асуудал бол байхгүй. Нийгмийн даатгалын сан хүмүүс одоо юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр төрөөс татаас олгож байгаа. Төрөөс одоо бараг 1.2 байсан 1.4-5 их найд руу одоо бас орж ирэх гээд байгаа нь өөрөө юу юм бэ гэхээр төрөөс угаасаа одоо даах ёстой одоо нийгмийн даатгалын шимтгэл байна уу эсвэл тэтгэврийн байна уу тий 95 оноос өмнө тэтгэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бол бас төрөөс дааж идэг. За нөгөө талд хүмүүс ягаад ийм мэдрэмж одоо энэ ойлголтыг өгөөд байна гэхээр капитал банктай холбоотой буюу тухайн капитал банкнд хадгалсан байсан мөнгө капитал банк дампуурсантай холбоотойгоор мөнгөө эргүүлэн бүрэн гүйцэд авч чадаагүйтэй холбоотойгоор хүмүүс яг дампуурсан уу гэдэг. Өнөөдөр яг аваад үзэх юм бол орлого нь нөгөө талдаа эргээ зарлага бол нөхөд явж байгаа шүү дээ. Зөв эргэлттэй явахгүй байгаа болохоор дампуурсан гэж яжлаад байгаа байх л та. Та сайд байхдаа жишээ нь капитал банк Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн авалгаас хэдэн төгрөгийн авалгаас хэдийг нь авч чадсан бэ? 120 орчим тэрбум байсан. Түүний 70 орчмын нь бол одоо хөрөнгөөр барагдуулах энэ одоо шийдвэрийг бол гаргаж ирсэн. Яг тэгэхээр тодорхой одоо төвшний одоо хөрөнгүүдийг шилжүүлэн авах. За шилжүүлэн авсан хойноо бол худалдан борлуулах эсвэл шилжүүлэх гэх мэтчлэн одоо энэ одоо үр төлбөрийг нэмгэрүүлэх энэ одоо боломжийг бий болгосон. Одоо цаана нь бол дахиад нэг би буруу санааг бол нэг 50 орчим бол байгаа үлдсэн үлдэгдэл бол байгаа. За одоо ингээд манай дундаж айл үрхийг харахаар эхнэр нөхөр хоёр хоёулаа л ажил хийхгүй бол одоо амьдрахад хэцүү болж байна л да. Бараг хоёр ажил хийхгүй бол амьдрахад хэцүү болоод байна. Гэтэл цэцэрлэгт хүүхдээ өгөхөөр цэцэрлэг нь өглөө 8-д аваад орой 18 цагт хүүхдээ ав гэдэг. Тэр эцэгчүүд ер нь яаж орой одоо жишээ нь ажил хийх вэ? Энийг одоо цагийг нь зохицуулах боломж байдаггүй юм. 18 цагт ажил тарахад хүүхдээ 18-д авах болчиход байдаг. Бараг 17 өмнө нь бол бас зохицуулах гэж гэдэг юм уу? Давхар одоо ээлжийн багштай бай. Тэр багш нь одоо үлдээд хожуу авж байгаа хүүхдүүдийг одоо бас авдаг бай. Давхар хоёр ээлжтэй бай гэдэг ийм бодлогоодыг боловсролын яам хэрэгжүүлж ирсэн. Миний санахын л одоо 2019 онд энэ бодлогыг хэрэгжүүлж ирсэн шиг санаж байна. Гэхдээ яг төдийлөн бол цөөхөн одоо ганц хоёрхон л хүүхэд үлдээд идэг. Тэгэхээр энэ дээр бол яг нийтлэг түгээмэл бол асуудал биш байна гэдэг бол тухайн үед гаргаж яг энэ бодлогыг бол болж исэн. Гэхдээ ер нь бол яг энэ одоо юу гэдэг юм бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг одоо хөнгөвчлөх гэдэг юм уу яг одоо энэ цэцэрлэгийн цэцэрлэгт нь очих цэцэрлэгээсээ одоо тарах энэ цаг үе дээр нь бас уян хатан зохицуултыг хийж байгаа чи гэж ажил олгогч нарт нь хөдөлмөрийн тухай хуулиар одоо бас зохицуултыг зааж өгсөн нь бол бас нэг талдаа одоо зохицуулахыг оролцсон нэг оролдлого юм уу. Ажил олгогч бүр одоо тусгайлсан одоо бодлоготой байх хэвээр бага насны одоо хүүхэдтэй эцэг эхчүүдийг уян хатан одоо ажлын цагаар зохицуулах хэрэгтэй гэх мэтчлэн бодлогоодыг гарц гаргалгааг нь бол хуулиар заагаад өгч гисэн. Тэр хөдөлмөрийн хууль бол яг ажилтнаг давуу тал болгосон, ажил олгогчдыг нэлээд боомлсон хөдөлмөрийн хууль болсон юм шиг харагддаг л да. За та гишүүн болсноос хойш одоо 8 сар болчихвоо. Хизээ хамгийн сүүлд гэр хороолт утсан бэ? Гэр хороолт ямар зорилгоор одоо хүнтэй золгож амьдралыг харах гэж мэдрэх гэж гишүүдийг төрийн ордондоо вакуумжлаа гэж шүүмжлээд байдаг шүү дээ.
Харин манай амар баясгалан дарга бол ер нь гишүүдийг зөвхөн одоо төрийн ордонд суудаг хүмүүс биш шүү гэдгийг маш одоо яруу тод бас үүрэг даалгаварлжуулж тийм ээ одоо бас яг иргэдтэй одоо заавал одоо очиж уулзаж байх хуваарлалтын одоо хийж сэтвчлэн ажлын хэсгүүдийг гаргаж ингэж бол ажиллаж байгаа. За миний хувьд гэр хороол гэдэг чинь өөрөө бас тийм харьцангуй ойлголцтой юу гэдэг Улаанбаатар хотын аль дүүргийн аль хорооны гэдэг ч юм уу тий. Би болохоор илүүтэй баруун бүсд бол ажилласан. Тэгэхээр ч одоо баруун бүсийг ямар гэр хороолт гэлтэй шүү дээ. Тэгэхээр чинь бол өөрөө утгагүй харьцуулт. Улсын хурлын гишүүдийг одоо яг вакуумчсан байна, хүртээмжгүй байна. Хит одоо юу гэдэг ордондоо суугаад байна, иргэдтэйгээ уулзахгүй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн парламентуудын хувьд бол байсан. За зөвхөн одоо 76 л хүн байгаа учраас ер нь одоо жоохон яг иргэдтэйгээ уулзах энэ уулзалтууд нь за эргээд вакуумжих гаргасан бодлого шийдвэр нь одоо оновчгүй байх гэх зэрэг одоо шүүмжлэлүүд бол байсан. За эргээд үүнийг одоо эргээд юу гэдэг засахын тулд бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг өөрчилснээр за ямар ч байсан бид нар 126 гишүүнтэй боллоо. Хоёрдугаарт бол ковидын одоо энэ хүнд үе байхгүй байна. Ийм учраас зайлшгүй заавал одоо иргэдтэйгээ байнга очиж уулзаж байх. Энэ одоо даалгавартай бол бүгдээрээ л ажиллаж байгаа гэсэн үг. Таныг өвөөгөө их ярьдаг. За таны өвөө таны одоо улс төрийн карьерийн суур боллоо гэж хүмүүс бас их хараад байдаг. Та намдаа юу хийж өгөөд листэнд багтсан бэ? Чагсаалтанд багтаж гишүүн болсон бэ? Би өвөөгөө их ярьдаг. Өвөө маань Пүнцгийн Жасраа 1933 онд төрсөн Говьлтай аймгийн Бугд сумын уугуул за Монгол улсын ерөнхий сайд Гавьяат эдийн засагч байсан гэдгээр бол хонглын үзүүрт гэрэл аслаа гэж 1992-оос 96 онуудад одоо яг хүнд үед буюу картын барааны үед ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хэлж ирснээр бол нийгэм бие төдийг одоо нийгэм маань бас ярьдаг шүү дээ. Би бол яг өвөөгийнхаа юу гэдэг анхны охин буюу хамгийн одоо ач зээнэрийнх нь хамгийн том нь өвөөгийнхөө л дэргэд яг өссөн. Миний ээж одоо би та руу байнга ер нь эмнэлэгт байдаг байсан учраас аль болох өвөө маань бас намайг дэргэдээ аваад яг миний бага нас бол яг л хажууд нь өнгөрсөн. Тэгээ би 2005 онд Германд улс төр нийгмийн эдийн засаг түүхийн ухааны магистр хамгаалаад 25 настайдаа ирж илаа. Өвөө маань 2007 онд бурхан болсон. Яг ухамсартай хүүхэд биш үедээ одоо өвөөтэйгээ 2 жил байж чадсан гэсэн. Өвөө маань бурхан болоод 2007 онд бурхан болсон. Би 2013 онд хизээ хойно 6 жилийн дараа улс төрийн намд анх элсжилээ. Тэгэхээр яг тухайн үед бол нэг намайг одоо өвөө маань дагууллаа. Миний одоо зүй охин шүү гэл хин нэгэнтэй танилцуулаад миний охиныг ажилд аваараа гэд одоо явсан зүйл бол байхгүй. Яагаад би намд орох одоо хүсэлтэй байсан бэ гэхлээр өвөөгийн маань 80 насны байсан. Тэгээд яагаад ч нөгөө амьдралын түүхийг бодглохлоор энэ хүнд хэцүү үед байсан бол яаж сэтгэл нь зовниж байгаа вэ? За би ч гэсэн ер нь ингээд улс төрөөр нэгэнтэй төгссөн хүн чинь за ямар ч байсан би намд элсэх ёстой байна гэдэг тэр бодол 2013 онд анх ирж ирсэн. Нөгөө түрүүний хэлсэн яаж та жагсаалтад орвоо гэдэг шүү дээ. Тэгэхээр би намд ажиллахдаа ч маш одоо юу гэдэг хичээл зүтгэлтэй ажилласан, бодлогын төвшөнд би ажиллалаа. Статистикийн хороон дээр 4 жил ажилласан. Статистикийн хороон дээр ажиллахад манай байгууллагыг нээлттэй боллоо, иргэдэд ойрхон боллоо, олон улсын нэр хүнд ч гэсэн бас нэлээд сайжирсан. За эргээд статистикийн хорооны дараагаар 4 жил ажиллаад хөрөлсөх ерөнхийлөгч ерөнхий сайдаар одоо 20 онд сонгогдоод ерөнхий сайд өөрийнхөө кабинетыг өөрөө сонгодог байсан энэ цаг үе дээр за чи статистик дээр сайн ажилласан одоо яг энэ тоонууд дээрээ эргээд нийгмийн одоо энэ өөрчлөлтийг одоо хэрэгжүүлэхэд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаарай гэдэг урилга өгсөн. За 2 жил хөдөлмөрийн сайдаар ажилласан. Яг хамгийн хүнд ковидын цаг үе байж таарсан. 4 одоо сайд нь давхар дээлтэй байна гэдэг үндсэн хуулийн өөрчлөлтийг эргээд ерөнхий сайд өөрөө шийдвэрлэж болно, хязгаар тавихгүй гэдэг өөрчлөлтийн дараагаар бүх гишүүд сайд нар одоо гэдэг юм уу давхар дээлтэй байх. Энэ зарчим үйлчлэлээр би сайдасаа буусан. Тэр чинь ер нь нөгөө тийм яагаад жагсаалтад орчих гэхлээр нь би одоо амьхандаа би ажил хийсэн шүү. Би ямар нэгэн одоо мөнгө ч юм уу эсвэл одоо өөр нэг хин нэгний зүгээр нэг ивент багтаад эсвэл одоо өвгийнхаа нэрээр орцсон юм биш шүү. Би өдний хүртэл бас хөдөлмөрлөж хичээсэн юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа байхгүй. Одоо харин бас нэг ийм яриа гараад байгаа 126 гишүүн дотор тойргийнхан бардан байна. Жагсаалтынхан бэргуудад ирнэ үү гэж. Бэргууд ч юм уу. Бяр гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгээс хамаарна. Бяр гэж одоо яг юу юм?
яг юуг бярдах гэдэг хинт бяраа үзүүлдэг. Одоо жишээ нөгөө давхар дэлтэй сайд нарыг илүү бяртаа байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэ асуудлаа шийдвэрлэх дээр төсөв хуваарлах дээр. Тийм магадгүй одоо төсөв хуваарлах дээр илүү одоо юу гэдэг тойргийн санал, тойргийн одоо хөрөнгө оруулалтууд гэдэг зөвхөн төсөв талаас харах юм бол мэдээж одоо илүү голостой байх гэдэг юм уу те илүү одоо саналтай байх нь бол ойлгомжтой. Гэхдээ нөгөө талдаа бол яг одоо жагсаалтын гэд нэрлэгдээд байгаа энэ хүмүүс ямар нэгэн байдлаар хайрцаглахдахгүйгээр илүү одоо юу гэдэг миний тойргийн асуудал, миний тойргийн иргэд, миний тойрог гэж ярихаас илүүтэй илүү нөгөө глобальны асуудлуудыг илүү дэвшүүлж ярих харин ч эсрэгээрээ илүү дуу хоолойтой байгаа юм шиг нөгөө талдаа бол харагддаг. Гэхдээ ер нь бол жоохон нөгөө хязгаа юу гэдэг ингэж ялгаж салах гэдэг нь бол өөрөө буруу. Яагаад тэгэхээр аль нь адилхан одоо сонгогдож адилхан л одоо тангараа өргөж адилхан л цалин хүс адилхан л юм авч байгаа учраас адилхан л байх. Нэрээ цалин адилхан бидтэй тий. Цалин адилхан. Таныг судлаад үзсэн чинь та их мотор спорт сонирхт юм бэлээ. Манай нөхөр сонирхдаг. Тэгэхээр А зэрэглэлийн жолооны хөнгөлөлттэй юу? Надад байхгүй манай нөхөртэй байгаа гэсэн. Би бол зүгээр сумдалж явдаг л гэсэн. Би бол дугуй ундаг. Тэрхэн суугаад сумдлаад тийм зургнууд их яваад байсан. Таныг одоо намынхаа коммунист үзэл санааг социал демократ болгоход нэлээд хүчин зүтгэсэн гэж хүмүүс яриад байдаг л та. Гэтэ одоо танай намын гишүүд социал демократ үзэл баримтлалаа ойлгодог уу? Яг нь намын үзэл баримтлал одоо юу гэдгийг шингэхэд, өөрчлөхөд гэдэг юм уу? Одоо социал демократ болгоход энэ ариун цай одоо гол үүрэг одоо үзүүлсэн гэж хэлж байгаа бол би л авдаг баяртай байна. Яа тэгэхээр намайг ямар ч байсан оролцоотой байна гэдгийг бол одоо нэг талдаа үнэлээд байна шүү дээ. Нөгөө талдаа бол нийгмийн арчилсан одоо энэ үзэл баримталтай гэдэг маань эргээд нөгөө социал демократ буюу хүмүүнлэг арчилсан нийгмийг зохицлооно гэдэг энэ одоо бодол чинь өөрөө л угаасаа манай яг намын одоо гол цөм болсон үзэл баримтлал бол мөнөөс мөн. Тэгэхээр яг энэ Герман бол өөрөө яг энэ нийгмийн арчилсан буюу энэ социал демократ үзэл баримтлалыг бол хамгийн их одоо юу гэдэг дэлгэрүүлсэн хамгийн их мөрддөг коммунист бодлого гэж өөрөө бас яг юуг хэлээд байгааг би бас сайн ойлгохгүй байна. За тухайн үеийн нийгэм бол яг нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө буюу одоо яг хүнлэг, хүндээ чиглэсэн ийм бодлого байсан. Тэгэхээр энэ бодлогыг хэлж байгаа бол социал демократ үзэл баримтлал нь бол хүний төлөө одоо гол одоо юу гэдгийг бодлогынхаа цөмд нь хүнийг тавьж байгаа бодлого гэвэл мөн энэ бол мөн. Тэрнээсээ ш одоо юу гэдгийг өөр одоо үзэл баримтлалыг коммунист гэж ярьж байгаа бол тэрийг бол би хэлж мэдээгүй. За залуучууд маань эх орноосоо дүргээд дуслаа. Ажиллах хүчин олдохгүй, ажиллах хүчний хомсдолд орж байна л да. Хүн амын цанх үе мүйтэй биш. Тэр бол яг нөө одоо төрөлттэй холбоотой тоо дүргээд байгааг дээр санаад зовж байгаа байх. Одоо яаж тэдрийг эргүүлж авчрах вэ хооронд? За яг хөө дөрвөөд байна гэдэг маань хизэнээ л одоо бид нар гадаадд явж одоо сурах юмсан, гадаадд ажиллах юмсан гэдэг энэ бодол бол дөнгөж одоо хүмүүсийн толгойд байгаад байгаа юм бол бас биш шүү дээ тий. Одоо намайг жоохон байхад л угаасаа л одоо гадаадд очиж сурах юмсан, гадаадд очиж ажиллах юмсан гэж хүмүүс зөндөл байсан. Одоо бол боломжууд нь илүү нээлттэй болж байгаа учраас бас нэг талдаа хүмүүс явж байгаа нь бол ойлгомжтой байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол мэдээж өнөөдөр бид нар эх орондоо илүү ажиллаж, эх орныхоо одоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, өнөөдөр хүн шиг Монголдо амьдрах хүсэлтэй байгаа нь бол мэдээж зөв. Тэгэхээр энэ дээр ч гэсэн хүнийг бол явахыг хорж болохгүй шүү дээ. Хүн бол мэдээж явдгаараа явж болно. Гэхдээ эргээд бизнесийн ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд татврын бодлогоор гэдэг юм уу, эсвэл одоо зөвшөөрлийн бодлогоор ч гэдэг юм уу. Бизнесийн хомигдмал нөхцөл байдал үүсээд байна гэдгийг эерэг болох тал дээр нь төр засаг энд бол ажиллах хэрэгтэй тийм. Эргээд нөгөө талдаа бид нар юуг одоо харах хэрэгтэй вэ гэхээр бүх нийт одоо яриад байдаг энэ хүслүүдийг бол бид нар биелүүлэх бас шууд боломжгүй. Жишээлбэл одоо нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хэрэгтэй, татварыг бууруулах хэрэгтэй, нүүтийн буцаалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ер нь одоо ямар ч зөвшөөрлөгөө байдаг ч юм уу. Ер нь ингээд юм хяналт зохицуултгүй ч гэдэг юм уу. Нөгөө хүсэл маань нөгөө талдаа маш их байгаад байгаа боловч нөгөө талдаа төрөл байгаа юм бол татвар байж л тараа тий. Гэхдээ яг татврын одоо юу гэдгийг шаталсан татварыг жишээлбэл илүү олж байгаа хүн нь нийгэмдээ илүү одоо юу гэдгийг контрибьют буюу одоо үр ашиг одоо өгдөг гэдэг ч юм уу. Яг энэ шаталсан татварыг
гэж жишээлбэл би хувьдаа зөв гэж боддог. А гэтэл бусад хүмүүс юу гэж боддог вэ гэхээр үгүй энэ шаталсан татвар чинь буруу байна. Яг л илүү зүтгэсэн хүмүүс нь илүү ачааг үүрж явах хэрэгтэй, бүгдээрээ л адилхан байх хэрэгтэй шүү дээ. Гэх мэтчлийн маргаанууд байгаад байдаг байхгүй. Тэгэхээр манай улсын өөрийнх нь хөгжлийн яг энэ шат дээр нь ямар бодлого одоо зөв байх вэ гэдгийг бол тухайлаад хамтын шийдвэр одоо гаргаад явж байгаа. За одоо бол улсын их хурлын хаврын чуулганаар бол татварын багц хууль орж ирэх гэж байна тий. Тэгээд энэгээр бол эргээл нөгөө шаталсан татвар байх уугүй юу гэдэг маргаан дахиад явна гэсэн үг. Тэгэхээр ер нь бол миний хувьд шаталсан татвар байх нь зүйтэй гэж. Таны хүүхдүүд хаана ямар сургууль сурч байна? Манай хүүхдүүд одоо 2 хүү маань гэрийн хажууд сурж байгаа. Логарифм гэдэг сургууль. За охин маань Орос 3 сурж байгаа. Яг тэгэхээр би Орос сургууль төгссөн учраас охин маань бас одоо ээжтэйг адилхан хүн болно гэдэг ямар ч гэсэн Орос сургууль сурна гэж сурсан шүү дээ. Тэгэхээр улсын сургуулийнхаа чанарт итгэхгүй юм уу? Гэхдээ улсын сургуулийн чанарт итгэхгүй байна гэхээсээ илүүтэй энэ амьдралын сонголт болсон гэж хэлж болно. Яагаад тэгэхээр манай хүүхдийн зууд амьдардаг байсан. Тэгээд манай хүүхдүүд 6 дугаар сургуульд явдаг байсан. Тэгээд дараад нь одоо 11 лөө манай 11 дэх хороололд шилжиж ирсэн. Тэгээд 11 дэх хороолд бол 6 дугаар сургууль руу зөөх нь айгүй хэцүү. Тэгээд гэрийнхээ хажууд ойрхон. Энэ төгжрөл бол ялцчих амьдралын сонголтыг бий болгоод шүү дээ. За баярлалаа. Манай нэвтрүүлэг цаг гаргаж 10 асуултанд нээлттэй хариулсан танд баярлалаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа.